За сайн байцгаана уу? Sorry, миний хоолой юм болцсон. Тэгсэн ч гэсэн би дугаараа бичгээр энд сууж байна. Тэгээ өнөөдөр зочинтой дугаар орж ийн манай Агнууш өнөөдөр ирсэн байна. Тэгээ бид хоёр сайхан буухалъя гээд. Тэгээд sorry би миний хоолой 2 хоногийн өмнөөс юм болцсон. Тэгээд би энийг саяхан л ярьж болдгоо гэдгийг олж мэдлээ л. Тэгээ хоолой ингэсэн бол тэгээ одоо яриад байгаа юм уу? Гүй би бүр өчигдөр би бүр ажиллаа ингээ 10 гаруй дуулсан. Тэгээ одоо подкаст бичгээ сууж байна. Тэгээд энэ хэвээрээ үлдчихдэг гээд битээ яриараа гээд харин дугаар бичгээс өмнө күүшилж байгаа байхгүй юу. Тэгээ одоо яах вэ? Энэ хэвээрээ үлдчихвэл зүгээр үстэй гэжнээс. Инээхээр бүр тэнэг за. За би тэгээд айл болох өнөөдөр баг ярина гэж уус судлаах тий. Чи ярина штэ одоо намайг аваа явна сте. Аваа явнаа л гэсэн. Аваа явнаа зүгээр. Тэгээ ийм хоолойтой. Яах вэ? Тэгээд манай подкаст бичигдээ одоо 1 жил болох гэж байна. Тэгээд 1 жилийн хугацаанд бас нэг ийм хоолойтой дугаар орох нь зүв байхаа гэж бодож байна. За баяр хүргье. 1 жил болж байгаа. За баярлалаа. Тэгээ өнөөдөр урилга хүлээж авч ирсэн баярлалаа. Орсон баярлалаа. Тийм бид хоёр ч тэгээд найзууд. Тэгээд би бол Агнуушигаа юу хийдгийг би танилцуулахаас илүү чи өөрийгөө хүмүүст танилцуулсан дээр баг гэж бодож байна. Яна одоо өөрийгөө юу гэж танилцуулна? Мэдгүй. Чидээ хэрэг. Надад хамаагүй гэлөө. Тийм Агнуш байна. Тийм нэг Монгол улсын иргэн. За. Одоо өөр юу гэх юм бэ? Би одоо бүр өөрийгөө танилцуулж мэддэгэ болцсон билий. Хийдэг юмнуудад урдах уу? Хүмүүс тойрог дэгаар угаасаа сайн мэдэх бах. Одоо тойргоо болж байгаа гэхэр чинь би одоо яг хийм болоо. Тойргоо болж байгаа. Би бол анх чамааг нөгөө Азийн орнуудаар яваад зураг аваад байдаг байсан шүү дээ. Тэр чи хэдэн жилийн өмнө 10 марв. Тэр үед чи влог хийдэг байхад би анх влогыг ч үздэг байсан. Тэгээ хөө хин ямар гоё амьдралтай кул охин бэ гэж бодоол. Тэгэл Монголд ирсэн тойрог мориг гээл тэгэл би чин тойргоор бас орж гарнаа. Тэг заримдаа таарна заримдаа таарахгүй. Тэгээд хамгийн эрчимчсэн эрчимжиж энэ төр нөхөрлөл эрчимжих хугацаанд 2 жил мөлийн өмнө юм уу? Тийш дээ. Нэг хайрд суугаагүй юу? Тийм үнэ. Гэтэ аюух таардаг өстэй байж байгаа. Энэ тэнд амар их таардаг те. Тийм тэгээд одоо болохоор одоо саяхан та нар үзсэн бол гүйцэтгэх царлаа жинаа гэд амар хөөрхөн юу эсэн тэр зарлал маягийн рил юм уу? Би бүр хөөх ингэж бас болдсон бах та гэж бодсон шүү дээ. Тэгээ тэр хараа ингэж хийж бол ингэж сэтгэж болдсон бах та, ингэж хийж болдсон бах та ямар гоё юм бэ гэж бодсон тэр утгаараа амар тийм шин тэгээ сонирхолтой, тэгээ амар хөөрхөн байсан. Хүн дээр ажиллана манай захирал болох уу? Тэгэж мэгж байгаа нь хүртэл амар хөөрхөн байсан. Тэгээд амар гоё санагцсан. Тэр ажил нь юу бол чин? Тэр ажлаас эхлэх юм уу? За тий. Тэр ажлаас эхлэе. За. Сэдв болчихлоо. Тийм ээ. Гэтэ тий хоёлаа ингэ суухаар би амар олон awkward silence болдог тий ингэ чимиг болцдог. Тэмүүл тий айгуу гоё мэдрэмжтэйгээр хөп гээд нэг шин сэдв гаргаж ирээ. Айгуу гоё яриа ингэ аваачдаг амар мундаг аа. Тийм үү. Чалчаа хүнээл юу бах та? Энийхээр л бүр сонин санагтаад байх юм миний хоолой. Тийм. Яг тойргийн хувьд гэх юм бол одоо 4 жил болчихлоо. Тэгээд яг тойргийг дөнгөж эхэлж байхад би чинь баримтат гэрэл зурагчин гэдэг статустай явж исэн. Тэгээд тойргийг эхлүүлснээс хойш 4 жилийн дараа одоо намайг гэрэл зурагчныг маань мартаа тойргийн Агнуш болсон байсан нэг мэдсэн чинь. Тэгээ одоо болохоор яг илүү сериосны л харж ийн л да хийж байгаа юм да. Даах бол ингээл fine тий гоё thrift culture cool гээл ингээл залуучуудаа түгэх ёстой гээл аюу хөнгөн ингээ бодоо явдаг байсан бол 4 жилийн дараа яг энэ доктортой салбарт ороод тий байгаль дээлтэй одоо байгаль орчны асуудлыг илүү гүнзгий мэдээд нийгмийн асуудлыг юу гэдгийг бас илүү гүнзгий мэдээд энэ community дотор ер нь ямар асуудлууд байгаа юм бэ гэдгийг нь олж хараад тэгээд ер нь одоо тойрог маань одоо өөрийнхөө замаар дараачийн хүн тэртээ тэргүй босцсон байгаа энэ системийг нь сайхан өнгөлөөд хөгжүүлээд аваа явах дараачийн генерашн орж ирээд би болохоор илүү нүүдэх одоо доктортой үйлчлэгийг ярих юм бол нэг юм комплекс том мод гэдээ харах юм бол тойрог бол нэг жижигхэн мөчрөх нь байгаа байхгүй.
ганцхан л хувцас тий хувцас хэрэглээд байгаа шүү дээ. Тэнгүүд байгаль нийгмийн асуудал ч өөрөө ямар том өргөн хүрээтэй, ямар олон асуудал байгаа илээ. Тэгвэл тэр олон асуудалд очиж ажиллаж байгаа яг тойрог шиг байгууллагууд өнөөдөр Монгол улсад доктортой хөгжөөд тий санхүүгийн доктортой байдалтай илүү скейл хийгээд их орон зай хүрсэн Монгол байгаа илүү. Тэгээд тойрог дээрээ бүтэн нэг жил хөрөнгө оруулалт авах гэж яваад ер нь бол ойлгосон. Бизнесийн салбарт бол яг ийм төрлийн одоо олсон цэвэр ашгаа эргүүлээд тодорхой хэмжээнд нь хөрөнгө оруулалт нөө зорилготой зориулж хийдэг ийм модельтэй бизнесүүд ер нь ашиггүй гэж харагддсан байна. Уламжлалт бизнесүүдтэйгээ өрсөлддөг юм байна. Гэтэл тойрогч ашиг гэж байгаа ч ихсэн хажуугаар нь нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн асуудлыг шийдэж байгаа гэж явж байгаа болохоор одоо ганцхан хувцас дээр биш эрчим хүч, за боловсрол, эрүүл мэнд тий одоо агаарын бохирдол гэл эн чинь энэ Монгол улсын хэмжээнд байгаа бүхий л асуудлуудад очиж шийдлийг нь ирж байгаа бизнесүүдэд хөрсийг нь бэлдэх, экосистемийг нь бий болгох, уялдаа холбоог нь бий болгох тэр ажилд ер нь илүү тэр ажил нь илүү үн цэнтэй, илүү чухал, тэгээ илүү хоосон орон зайтай байгаа юм байна. Нөхөх байгууллага байхгүй байгаа юм байна. Хийх хүн одоогор байхгүй байгаа юм байна. Тэгэхээр энийг одоо би л хийх юм байна гэдэг. Нэг тийм зовлонтой одон төрц юм уу та. Тэгэл тойргоо ер нь бол хүлээлгэж өгч байгаа. Тэгээд яг тойргийн хувьд бол анх хуучин хувцсыг соёл болгож түгэнэ гэж харж эхлүүлсэн. Тэгээ одоо бол би өөрийнхөө хэмжээнд бол түгээгээд чатцаан гэж харж байгаа болохоор цаашаанаа ингээд нэг юм пашн төрөхгүй тойргийг илүү том болгоно гэдэг ч юм уу тий. Одоо номер 1 трip shop гэдэг ямар ч эго байхгүй. Ингээ сайхан соёлын түгээд олон трip shop нэгж аваад би аим баярлал суугаад идэг гэх юм уу. Гэтэл тойрог маань өөрөө нөгөө нэг бизнесийн зах зээлийн бизнесийн зарчмаар өрсөлдөөд явах хэвээр, шинжлэгдэх хэвээр, тий хөгжих хэвээр, өргөжих хэвээр. Магадгүй тэрийг нь одоо би хаагаад байгаа юм болов уу? Тэгэхээр магадгүй илүү өөр хүн орж ирээд тэр талыг нь илүү хөгжүүлэх хүн авч явах хэвээр юм болов уу? Гэдэг үднээс ер нь л за ер нь болий гэдэг. Чамч тэгээ хайрын санагдчихна уу? Үгүй шүү дээ, яа хайрын санагдана гэж. Харин тийм чиний наад энэ юу чинь одоо энэ доторх юм чи амар гоё байхгүй юу? Одоо хүн чи ингээд ихэвчлэн ер нь хүмүүс нэг юм өөрийнхөө бий болгоцсон одоо өөрийнхөө одоо юм нэрнийхээ урд юм уу артан ч юм уу ингээд тавьдаг нэг юм юмаа салах айгуу юм тодтгол гэх юм уу тэмдэг нэр болцсон тийм юмнасаа ингээд салах амар дургүй дээ штэ. Тэнгүүт чи за ер нь ингээд дэж болчлоо доо одоо ингээд дараагийн үнд нөхчөөд арай нэг өөр хүн байхгүй газар нь очтiin билүү гэж мэг гэхлээр амар юм том зүрхтэй надад санагдаад байдаг байхгүй юу. Тэгээ одоо чиний ингээд шинээр ингээд одоо яг орон зайн тэнд ингээд байхгүй байгаа юм байна. Ийшээ би ороод ингээд ажиллах хэрэгтэй юм байна гэж байгаа зүйлийг би чамтай яриад байсан болохоор ерөнхийдөө ойлгож байгаа. Сонсож байгаа хүмүүс маань бас ойлгоогүй ч юм уу эсвэл бүр сонсож амжаагүй, мдээгүй дуулаагүй байх юм бол байж бас болно шүү дээ. Тийм болохоор бидэнд сайхан тайлбарлаж өгөөч ээ. Яг чиний хийж эхлүүлэх гээд байгаа зүйл чи яг юу юм бэ? Яг уу тойргийг ингээ харах юм бол одоо мэдээж хэрэг бизнесийн зарчмаараа тий орлого олж байгаа, ашиг олж байгаа. Ашигын төлөө мэдээж хэрэг ашиг сайн бийж доктортой үйл ажиллагаа урт хугацаанд явуулна. Гэхдээ ашиг олоод цэвэр ашигаасаа одоо тойрог бол 80-90% нь буцаагаад хуучин хувцсны соёлоо түгээхтэй дахин хөрөнгө оруулалт хийдэг гэх юм уу. Одоо weirdness гэл upcycling брэнд энэ бол дандаа л хөгжүүлэлтийн төвшөнд байгаа зан төлөв нь суугаагүй дизайнерууд нь ч бэлэн биш ийм орон зай болохоор нэг их мөнгө тэнд эргэлдэггүй. Гэхдээ тойргийн хувьд энэ бол бид нэр хуучин хувцсыг илүү өргөжүүлжтэй, илүү хөгжүүлэхийн тулд бидний заавал хийх ёстой хөрөнгө оруулалт гээд энэ төслийг хэрэгжүүлэх жишээний шкаф гэнгүүт одоо Монголын хуучин хувцсны зах зээл 100% импортих бол одоо шкаф гарч ирснээрээ Монголд байгаа илүүдэл хэрэглийг нь Монголд нь эргэлдүүлээд импорт юм биш Монголоосоо үүдэлтэй хин нэгний шкафнаас татан төвлөрүүлсэн тэг хүлэмжийн ялгаруулж оруулж ирсэн. Одоо энэ импорт чинь одоо тээврийн хүлэмжийн яриад шүү дээ carbon тэгэнгүүт Монгол дотроо болохоор ямар ч хүлэмжийн хий байхгүй. Тэгээд 100% байгальтай ээлтэй ямар ч ахин боловсруулалт дамжиж тэг recycle дамжиж хүлэмжийн хий ялгаруулаагүй.
Зүгээр нэг хүнээс дамжуулаад нөгөө хүнд нь дамжуулж өгч байгаа. Тэр процессыг илүү операшны түвшинд илүү том далаацтай болгох гээд ер нь бол 2 жил бүр 2 жилийн цэвэр ашигыг шавхсан. Тэгээд тойрог угаасаа тим сэтгэл зүрэхтэй гарч ирсэн байгууллага гэх юм анханасаа үүсгэн байгуулагддаг та. Одоо үүсгэн байгуулагч хүн анх одоо альва стартап стартап гэдэг нэрлэдэг тийм манайхан одоо бизнесийг ингээ эхлүүлэхдээ за одоо unicorn компани болно гэдэг ч юм уу тий. Одоо юу гэдэг чинь тест нэр энэ асуудлыг шийднэ гэж авал тойргийн асуудал нь өөрөө нийгмийн асуудал байгаа байхгүй. Нийгэмдээ л ерөөсөө одоо байгаль дээлтэй хэрэглээг л түгээн дэлгэрүүлэхийн төлөө тэр зүйлээ л хийхийн тулд гарч ирсэн болохоор тойрог нь өөрөө нийгмийн амтан болчихж байгаа байхгүй. Одоо ингээ өсөж торноо те системтэй болсон ч гэсэндээ нийгмийнхэн төлөө сэтгэлэн цохилоод идэг. Тийм байгууллага бол таарж байгаа байхгүй. Тэгвэл энэ маань өөрөө гадаадд тусдаа категори гэдэг юм гэдгийг олж мэдсэн байхгүй. Одоо Монгол жишээлбэл тойргийг бусад триф шопуудтай, тойргийг бусад комистэй харьцуулахад хэрэглэгч нар ялахгүй гэх юм уу? Одоо тэнгууд комиссоо, триф шопууд ямар ч ялгаагүй зүгээр хуучин хувцас зарж байгаа гэж байгаа нэрийдлэр зүгээр л ашигын төлөө л явж байгаа уламжлалт бизнес байхгүй. Уламжлалт эргэлттэй, уламжлалт модельтэй. Тойрог мөнгөө эргэлдүүлээд мөнгөө олсон ч нэ буцаад гаргаал идэг, нийгэмлээ зориулаад идэг гэх юм уу? Одоо ухаандаа нэг талаараа төрийн бус юм шиг. Гэхдээ бизнес эрхэлдэг төрийн бус. Нэг юм төрийн бус бизнес хоёрын яг голд оршдог нэг юм саарл орон зай дотор оршиж байгаа. Social enterprise гэж нэрлэгддэг юм билээ. Нийгмийн бизнес гэдэг. Тэгээд тэрийг судлаад үзсэн чинь одоо тойрог дээр жишээлбэл би хөрөнгө оруулалт авах гал бүтэн жил явж байгаа байхгүй. Одоо Rio Tinto-гийн recycle сан дээр очисон чинь бид нар зөвхөн recycle төслүүдэд хөрөнгө оруулна гэж байгаа. Гэтэл reuse чинь хамаагүй байгаль дэлтэй байгаа гэдэг тий. Okay fine гээл тэгэл M-Stars дээр очиод тэрэнд нь оролцоод үзсэн чинь нэг л сайн ойлгож өгөхгүй бид нар технологийн стартапт л оруулдаг гээл. Okay гээл гүнд инвестментийн Сократус дээр очиод тий бидний юм хийж аамаа гэл тэгсэн чи аюу сонирхол Сократус дээр аваа гэхэд надад тэр дийл нь таалагдахгүй байх жишээ нь тий хитрхийн ингээ бизнес майндед хитрхийн нөгөөх өөрсдөө ашиг авах тийм юутэй гэрээтэй тэр надад таалагдаагүй байх жишээ нь тэгэл Shark Tank дээр ороод яхад телевизээр надад хөрөнгө оруулалт өгсөн мөртлөө яг бодит амьдрал дээр нэг зоос хинээс ч аваагүй байх жишээ нь тэгвэл яалч үнэ уламжлалт бизнесүүдтэй харьцуулагдаад ашиггүй харагдаад байгаа байхгүй тоо. Эргүүлээд рүү инвестмент хийгээд байгаа юм. Тэнгүүд энэ төрлийн бизнест хөрөнгө оруулдаг бүр тусдаа хөрөнгө оруулагч нар байд юм байна. Impact investors гэж нэрлэгддэг юм байна. Японд бүр impact bond гэдэг юм гараад ирсэн юм байна. Бүр хэдэн триллион долларын одоо эргэлттэй болцсон эдийн засаг, цоошны эдийн засаг гараад ирсэн дэлхийд явж байгаа юм байна. Тэнгүүд Монголд одоо ингээс стартап гэл нэг хэсэг бүүм хийсэн шүү дээ. Яагаад одоо алга болчихж байгаа юм? Эдийн засаг нь жижигхан байхгүй. Маш жижиг эдийн засагтай, маш цөөхөн хүн амтай. Тэнгүүд unicorn компани Монгол болно гэдэг үлгэр. Тэнгүүд Монгол шиг газар тэгвэл ямар байгуулах хэрэгтэй юм бэ гингүүд. Өстэй толгоноос нь их асуудалтай Монгол шиг газар. Тэр асуудал дээр очиж шийдэх сэтгэл зүрэхтэй, сэтгэл нь айхалдаг бизнесүүд л маш олон болох хэрэгтэй гэх юм уу. Тэгэхээр social enterprise бол Монголын ирээдүй гэж би бол хувьдаа бол тодорхойлж байгаа. Одоо энэ корпорацууд байна. Тэгэл одоо юу нэг доктортой салбарыг ярих юм бол аюу сонирхолтой л доо. Яг доктор нь ороод ярих юм бол гэтээ overall миний хийх гээд байгаа зүйл юу вэ гэхээр энэ social одоо бизнесүүдийг илүү яг нийгмийн асуудлыг чи шийдэх юм уу гэдгээр илүү одоо нэгнийгаа зааж шийдэх ч юм уу тий. Одоо нэг юм шинэ үеийн тренд бүтээж чадах юм бол бизнесүүд илүү нийгмийн асуудлыг байгууллагын асуудалд мэдрэг тэрнийг шийдэж тэмүүлдэг болно. Төрийн бус байгууллагууд болохоор илүү entrepreneurial approach буюу илүү нөгөө санхүүгийн доктортой авч явах тал руугаа ингэж хөгжих боломж үүснэ. Тэгмүүд эн чинь голдоо social enterprise-ууд олон болоод тойрог шиг ийм сэтгэлтэй нийгмийн гэсэн зүрхтэй ийм байгууллагууд асуудал болгон дээр очиж ингэж шийдэх маш олон төрлийн ийм компаниуд, бизнесүүд гарч ирснээрээ өнөөдөр бидний голд байгаа энэ нийгмийн байгалийн тийм бүх асуудлууд илүү хурдан шийдэгдэх байхгүй. Төрийг хүлээхгүйгээр, олон улсын байгууллагын мөнгийг хүлээхгүйгээр дотроо зүгээр хэрэглэгч нартаа хүрснээрээ л эн чинь өөрийнхөө мөнгийг эргэлдүүлээл тэр мөнгөө эргүүлээл реинвестмент хийгээл асуудлаа шийдэл яваад байна гэсэн үг байхгүй. Нэг юм систем гэсэн. Одоо бодлого талаасаа. Тэр нь илүү хууль тал руугаа явъя, бодлого тал руу явъя. Тойргийн шиг байгууллагуудад үйл ажиллагаа явуулах хөрсийг бэлдээ гэдэг зорилготой. Чиний харж байгаагаар яг ийм одоо байгууллагууд нь бэлэн байгаа харагдаж байна уу? Эсвэл бүр юм шинээр гарч ирэх хэрэгтэй байна уу?
Эсвэл одоо угаасаа үйл ажиллагаагаа явуулж байгаа янз бүрийн л одоо байгаль дээлтэй бүтээгдэхүүнүүд Монголдо хийж байгаа, ингэж байгаа, тэгж байгаа гэсэн компаниуд зөндөө байна шүү дээ. Эднэр яг ийшээ ингэж хөврөөд ороход бэлэн харагдаж гин үү? Эсвэл эднэр биш бүр дахиад шал өөр хүмүүс ингэж гарч ирэх хэрэгтэй байгаа юм. Хөрүүлэх бол бүрэн боломжтой харагдаж байгаа. Одоо зөндөө байгууллагууд байна. Компаниуд тий аюу гой шийдлүүд санал болгож байгаа. Одоо carbon offset компаниуд хүртэл Монголд үүссэн байна. Тэд нар өөрсдийнхөө social enterprise гэж нэрлэж байна. Эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт, агарын бохирдлын асуудал дээр очиж байна. Гэр хорооллын ядуурл дээр очиж байна. Тэ ингээд тал талдаа гой санаачлагууд инновацууд үнэхээр байгаа гэдгийг бол би өөрөө олоод харсан. Гол нь зүгээр энэ холбоо одоо social enterprise-уудын холбоо маань юу ямар нюансыг тодорхой болгох хэрэгтэй гэхээр одоо Японы social enterprise-ийн критерийг Монгол руу копидах аргагүй гэх юм уу. Яг л Японы асуудал аюу хөгжсөн байхгүй. Тэд нар бол бидний нөгөө анхан шатны тий одоо утааны асуудал ч юм уу тий эсвэл эрүүл мэндийн салбарт тий оргуу болж байгаа энэ асуудал ч юм уу тий энэ асуудлууд Японд байхгүй гэх юм уу. Шийдэх асуудлууд нь тэднэрт өөр байна тий шал өөр орон болгоны өөр. Тэнгүүд энэ маань өөрөө юу гэлтэж байгаа гэхээр бид нар өөрсдийн асуудлаа эхлээд тодорхойлох хэрэгтэй юм байна. Бидний хувьд яг ямар асуудал нь чухал асуудал юм бэ? Нийгмийн байгалийн асуудал дотроосоо тий магадгүй тойргийн шийдэж байгаа асуудал нэн тэргүүний асуудал биш гэж болох байхгүй. Зүгээр part of it тий. Нэн тэргүүний асуудал магадгүй боловсрал, магадгүй эрүүл мэнд. Тий ингээд ирэмблэгдээд тэр нь тодорхой болоод судлагдаад гараад ирчих юм бол тэрэн дээрээ дөрүүлээд окей тэгвэл энэ social enterprise-ууд энэ асуудлуудыг шийдэх юм хийж байгаа компаниуд social enterprise юм байна. Харин бас нэг шалгуур нь юу байдгүй гэнгүүт одоо эхнийх нь бол мэдээж хэрэг анх үүсгэн байгуулагдахдаа би байгаль орчны энэ асуудлыг шийдэхэд одоо манай компани үүсгэн байгуулагдсан ингээ бүр incorporation document буюу дөрмөн дээр бүр бичих хэрэгтэй гэдэг. Бүр анханасаа тийм анханасаа манай алсын хараа энэ. Манай алсын хараа энэ асуудлыг шийдэх. Тэнгүүд тэр нь нэгт байх хэрэгтэй байдаг. Олон улсын стандартаараа. Хоёрт нь болохоор одоо үйл ажиллагаа явуулаад борлуулалт хийгээд борлуулалт хийсэн цэвэр ашгаасаа эргүүлээд заавал reinvestment хийх хэрэгтэй байдаг. Тэр бол бүр ерөөсөө яриаггүй. Заавал reinvestment хийх хэрэгтэй. Зүгээр хувь нь хийдэг ах вэ гэдэг бас айгүй сонирхолтой. Англид жишээлбэл community interest company гэдэг тусдаа ийм ХХК гэдэг шиг, ТББ гэдэг шиг тусдаа категори байдаг. Тэнгүүд тэр community interest company болохын тулд одоо болсон бол дор хаяж 50%-ийг reinvestment хийх хэрэгтэй цэвэр ашгаасаа. Канадад болохоор 51%, Сингапурт 30% гэж ачшин ингээд орон болгоо өөрсдийнх нь дөрмийг тогтоож байгаа гэх юм уу. Тэгвэл манай Монгол улсад 50% гэдэг нь хэр реалистик вэ? Тэр асуултаас асууад эхлэх хэрэгтэй гэсэн үг гэх юм уу. Бизнесийн орчин маань өнөөдөр хэр тогтвортой хөгжих боломжтой орчин юм бэ? Гэдгээсээ тэр судалгааны датан дээр суйрлаад окей хэдэн хувь нь reasonable юм бэ гэдгийг бас өөрсдийнхөө тэр дүрмийг тогтоогоод одоо судалгааны ажил нэлээд явах шаардлагатай. Алстаа бол гэхдээ бидний хамгийн түрүүнд хийж чадах юм юу вэ гэвэл энэ зүйлийг кул болгох одоо тойрог яаж комиссийг тренд болгосон шиг одоо энэ social entrepreneur гэдэг хүн чинь амар кул шүү. Social entrepreneur болох юм бол чи кул шүү гэдэг нэг юм тренд давлгааг үүсгэх бол нэг тийм хэцүү биш байх гэж бодоод байгаа. Энэ тэгвэл ер нь угаасаа л дэлхийн нийтээр л айгүй шинэ байгаа юм байна шүү дээ. Орон өөрн за зарим нь бол гэхдээ мэдээ төрүүлээд хэдэн жилийн өмнө алхаад хууль дүрмээ тогтоогоод хэдэн хувийг ингэх юм байна. Эдэн хувийг эргээд ийм юмд оруулах юм байна. Энэ компани өөрөө дотох дүрм нь ийм байх хэрэгтэй байна гэж тодорхойлцсон. Гэхдээ л бас амар шинэл санагдчихлаа л та. Бас яг нэг түгээмэл бас биш те. Шиний хувьд бол шин яг Австрали нэг 20 жил болсон баха Англид, Австралид. Австрали, Англи, Канада ер нь pioneer гэж явд юм лээ. Гэхдээ ингээ Монгол яг үүндээ хоцроод их шаардлага байхгүй гэх юм уу. Харин тийм тий. Өнөөдөр интернетийн 900 ирсэн байна, хэлтэй өстэй хүмүүс байна. Холбогдоод knowledge share хийгээд мэдээллийг аваад тий мэдлэгээ солилцоод өөрсдийнх нь туршлагыг хөрөмтлүүлээд хурдтай хөгжүүлэх орон зайн байна. Англи ч юм уу, Япон ч юм уу, Австрали ч юм уу тийм олон хүн амтай орон бас биш вэ. 3 сая дотроос нь хідэн нүүдэлж анхуутай хүмүүс илээ. Тэгвэл тэр хүмүүс өөрсдөө zero waste амьдралын хэм маягтай. Тэгвэл бид нар яг өнөөдөр зан төлөв өөрчлөлтийн нийгмийн асуудлыг шийдэхэд яг тэмүүлүүлэх маш цөөхөн хүн байгаа болохоор бид нар илүү хурдтай хамгийн pioneer бүр дэлхийд болох боломжтой орн байхгүй. Монгол бол цөөхөн амтай болохоор.
Тэрэнд бол би амар оптимистик байгаа. Монгол бол тэр чигээрээ одоо яг ийм social movement энийг social solidarity economy-г одоо доктортой хөгжлийн зорилт SDG гэдэг одоо дуусгаад байна шүү дээ. Одоо тэрний дараа юу болох юм бэ гэж хүмүүс гайхаж байгаа. Тэгэнгүүт social and solidarity economy буюу нийгмийн нэгдлийн эдийн засаг юм байна гэж тодорхойлсон байна. Тэгмүүд тэрний суурь нь өөрөө social enterprise байгаа байхгүй юу? Бүр ингээд үнэт суурь нь гол суурь нь. Тэгэхээр social enterprise бол угаасаа ирээдүй бизнес угаасаа л ирээдүйд нийгмийн бизнес л болохоос өөр сонголт байхгүй. Ялангуяа Монгол шиг газар бол ашиг яриад тэр бүмтэн болно гэж бол окей гадагшаана гар те тэр том эдийн засаг руугаа Монголдо байна гэж авал нийгмийн асуудлыг шийдэхээс өөр сонголт бидэрт байхгүй юм санагдаж байгаа. Сая нэг юу би тэрэн дээр очиж амжааг үлдээ брокколи event болсон шүү дээ. Тэр анхны event байсан уу? Холбооны хоёр дахь байсан уу? Би анхны гэж бодоод одоо яг холбоонд гишүүнээр илссэн байгаа хүн байгууллага хэд байгаа вэ? Ер нь нэг 20 гаруй байгууллагууд бол яг идэвхтэй тий одоо бид нэр social enterprise болмаар байна гэдэг тийм ихтгэл үнэмшлээ бол үүсгэсэн байгаа. Гэхдээ энэ маань өөрөө ганцхан нөгөө social enterprise-удаа хөгжүүлнэ гэхээсээ илүү нөгөө нэг оролцогч талуудтай нь холбох хэрэгтэй болохоор нэг юм community бүтээх шаардлагатай л болчиход байна л да. Тэгээ дээрэс нь холбоо гэ ярангууд жоохон сонин сонсогдд юм байна монголчуудад. Нөгөө холбоо гингүүт дандаа фейлддэг гэж ярьд юм байна. Холбоо гингүүт салцдаг. Холбоо гэж бол яадаг гэж түүхтэй юу? Тий. Одоо хөө чиг. Oh yeah good. Good. Санаа зовноо юм дээ. Тархин дотор ч амар олон юм зэрэг явж идэг бах тий. Гайгүй шүү. Дуу бичиж гинэ. Камер бичиж байгаа лоо гэл. Дээрээс нь за одоо асуулт нь гэл. Асуулт энэ төр бол яг өндөө бодохгүй байгаа шүү. Чиний ярьж байгаа юмнаас гаргаж ирээл тэгэл гişнээс дуураараа тий. Тэгээ холбоо гэж ерөөсөө нэг тэгж амар сүртэй түлхгүйгээр зүгээр юм клуб форматаар impact бүтээх хүсэл эрмэлзэлтэй individuals, entrepreneurs тий бүх талын оролцогч талууд, экспертүүд, судлаач нар impact club-д ороод яг энэ дундын холбоос тий энэ solidarity-г бүтээхийн төлөө хамтдаа алхах хүсэл эрмэлзэлтэй нийгмийн асуудлаа хурдтай шийдэх тий байгалийн экологийн асуудалтаас санаа зовдөг тэр хүмүүсийг нэгтгсэн нэг тийм гоё клуб байгуулъя гэх. Тэгээ одоо impact club ер нь нээж байгаа. Тий. Би оръё. Тий л да. Тий би ормоо. Оръё л да. Миний нөгөө явуулдаг жижигхэн төсөл чинь тийш бас айгүй юм шүү. Амар хөөрхөн штэ чинь. Тийш тэгээд яг хөө би нэмэж хөрөнгө оруулалт хийгээгүй. Бас гэхдээ ерөөс ашиг татаагүй. Тэг өөрийнхөө хөөрхөн органикаар яваал байгаа. Тийм боловсролын асуудал миний хувьд бас амар юм хөндөх амар нэн тэргүүний асуудал санагддаг байхгүй юу? Боловсралтай байж ээж одоо ингээд нэг хөөрхөн Монгол гэр дотроо нэг хүү маш хичээнгүй суралцаад дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсралтай болж чадаад тэгээд тэр хэмжээнийхээ ажлыг хийгээд тэгэх юм бол тэр гэр дотор байгаа хүн болгон тэрийг тойрсон маш олон хүмүүс ерөөсөө л нэг сэп хийхэд нэг юм 2-3 жилийн асуудал юм шиг санагдаад байдаг байхгүй. Ер нь яг ингээл хэцүү байдлаас боловсрол сайн боловсрал тэрийг үнэлүүлж чадах сайн ажиллал гаргаж ирэх юм шиг тийм байгаа хүн одоо ирээдүйн илүү баталгаатай болно те. Тэнд байгаа ойр тойронд нь өөрийг нь харж өссөн хүүхдүүдэд амар том уран зориг болно энэ төр гэж бодоод байдгийн. Тэгээд яг урдчил нөгөө нэг багуу болгосон энийг бас амар гой гаргасан те. Эрүүл мэнд бас мэдээж чухал. Тэгэл одоо яг бид нар чинь ингээл улс маань өөрөө төр засаг маань өөрөө юу хийхийг ингээл хүлээгээд гэх юм уу. Яг хийгээд байгаа юмыг нь би бол заримдаа жоохон ойлгодгүй ихэвчлэн ингээд for what за тэгэл надаас л одоо ухаантай хүмүүс л тэнд байж идэг байлгүй дээ тэнгэл биш байлгүй дээ гэж хаяа зүгээр найдана. Гэхдээ ингээд хийж байгаа үйлдэлүүдийг харахаар одоо тэр нэг voucher те what the fuck би бол тэрэн дээр амар сонирн байгаа. Одоо ингээд энэ агарын бохирдолтой байгаа ядахнаа энэ өвлийн улиралд маш олон хүмүүс эмнэлгийн шалан дээр байж хахад гарч ирээд ваучраар нэг кино үзсэн ч ялаа байсан ч ялаа штий. Тэрийг ингээд өөр чухал ирээдүйд одоо 10 жилийн дараа үн цэн нь өсөх тийм юм руу оруулахгүй ингээд зүгээр
оромдоо л нэг юм хийсэн болж харагдаал хүмүүс зүгээр амар олуулаа тийм юм уу? Жохон яг энэ талаас нь бодохоор жохон урам уурах гад байт юм аа. Тэгтээ бас ингээд чамтай ингээ ярихлаар ирээдүй байгаа ч юм шиг санагдчих манагтаад тэгсэн чи миний хоолой л Чинтэй санд нийлж байна. Яг ингээд улс төрийн асуудлуудыг ингээд харангуут яг ингээд санагдаад идэг байхгүй надаа. Ингээд бүр агаарт ингээд хөөрцөн нэг юм бабл дотор амьдэрдэг маш их мөнгөтэй. Тэр чин татвараас цуглаж байгаа хэдэн их 80 байгаа юм бэ тий. Тэгвэл тэр мөнгийг яаж зарцуулах вэ гэхэд экспертүүд нэгт байхгүй, ойлголттой хүн байхгүй. Яаж шийдлээ урт хугацаанд хардгав. Нэг юм манан дунд л өөртөө ингээд нэг энийг нэг уухайн тос ингээл энийг тэрийг гэл ингээл яваад идэг болохоор нэг урт хугацааны дүр зургийг харангууд ерөөсөө бодлогогүй юмнууд амар хийдэг. Тэр нь зөвөр өрөнд харан болдог. Тэр нь эргүүлээд нөө иргэдийн төрдөө итгэх итгэлийг нүгүү хийж байгаа нөр амар том аюул. Тэнгүүд би бол ерөөсөө ингэж хардсан шүү дээ. Одоо ингээд би Монголд амьдарч байна те одоо. Энэ бүх асуудлыг нь харж ийн, энэ дотор нь би өөрөө байж ийн. Тэгвэл би найл нэг асуудалд нь ороод өөрийгөө золиослоод тэр асуудлыг нь шийдэхэд тултал нь яваад тэгээд хамтралыг бүтээгээд магадгүй одоо нэг тодорхой хэмжээнд энд оролцоотой байх нь миний үүрэг юм болов уу гэж хардаг гэх юм уу. Тэгээд одоо яг Монголын ингээд төвшөнд харангуут одоо ингээл амар л их асуудал байгаа байхгүй. Дэндүү асуудалгүй газар угаасаа байхгүй. Тий. Улаанбаатар хотод нь бүхэн асуудал, хотын тойроод бүхэн асуудал, хөдөө орон нутагт нь бүхэн асуудал, тэгэл ажилгуудал, ядуурвал, боловсрол, имлэг, хүрлцээ. Тэгэл ингээл ерөөс ингээ бодгоор бүр ингээд за энэ л гайг байгаа юм да гэсэн юм ер нь бол байхгүй. Монголд л одоо ганц Монголд болчихж гин гээд нэг пост бараг л тэр юм шүү те. Харин тийм ээ. Тэг яг уу бас нэг чухал зүйлийг бас би айгу бодд юм аа. Одоо яг Монголд ийм Монгол хүмүүс ингээ moral compass алдсан. Гэх юм уу ингээ моральны нийлэгдэлд ороод ингээд моральны деградацид ороод мораль гэдэг юмгүй болсон. Одоо энэ сэтгэл зүрхэнд байгаа үнэт зүйл гэж юу юм? Тэг үнэн гэдэг зүйл юу юм? Гэдэг юм а бүр гээцсэн юм шиг санагдаад идэг байхгүй. Тэгмүүд тийм юм а гээцсэн хүмүүс тэр тэрхүү зүв шийдэр гаргахгүй. Тийм юм а гээцсэн хүмүүс тэр тэрхүү сайжруулах гэдэг юм бодохгүй. Тэгэхээр магадгүй одоо яг миний хийхийг хүсэж идэг зүйл юу вэ гингүүд одоо залуучуудаа тэг дараагийн генерашны хүүхдүүдтэй үнэт зүйлтэй болохыг үлгэрлдэг. Үнэнтэй байхыг одоо үлгэрлэх нь л хамгийн том инспирэшн байгаад байна шүү дээ. Тэнгүүд одоо энэ холбоороо дамжуулаад амар гой зүйлсийг хийгээд аюулгүй гой зүйлүүдийг өөрийгөө золиослоод явж байгаа аюул олон хүмүүс байна. Тэр хүмүүсийг гоё алдаршуулмаар байгаа байхгүй. Одоо тэр инфлюенсер гэж яриад лээдэг тий хитэн бараа зараал од болол тий тэр од болсон яг үндэ юу юм бараа зардаг л хүн байгаа байхгүй зүгээр тий 8 Тэнгүүд тэр хүмүүстэй адилтгах, тэр хүмүүстэй харьцуулагдах, үн цэнтэй, үнэт зүйлтэй тийм инфлюенсерүүдийг бий болгож чадах юм бол тэгэхээр нийгмийн төлөө өөрийгөө золиослдог, тий нийгмийн хайрладаг, хүнээ хайрладаг тийм хүмүүсийн гаргаад ирэх юм бол угаасаа ус тос шиг ялгараад ирнэ. Ус тос шиг ялгараад ирсэн цагт хүмүүс ямар хүнээ даах вэ, ямар үнэт зүйлийг даах вэ гэдгээ ялгаж салгаад мэддэг болоод, сонсдог болоод тэгээ өөрсдийн гэсэн тэр нэг үнэт зүйл моральны юу кодо аюу гой хөгжүүлээд ирчих юм бол салбар болгон тийм хүмүүс ажиллана гэхэр чинь угаасаа л асуудал шийдэгдэж шин. Ерөөсөлд эн чинь л буцаж ирээд байгаа юм санагдаад байгаа. Чи нөгөө нэг хүмүүст одоо ингээд залуу үе гэх юм уу? Одоо 10 жилд байгаад өнгөж сурагч байгаа хүүхдүүдэд сонголтыг ингэж илүү тодорхой олгож өгөх гээд байна те. Окей, энэ ингээд одоо бараа зартаг инфлюенсер нь эндэ байна. А энд одоо үнэт зүйлсээрээ ялгардаг инфлюенсер нь эндэ байна. Гэт ингээд адилтгаад ингээд нэг төвшөнд аваад ирэх юм бол хүмүүс бас нэг ухамсараараа алийг шийдгэлтэй гэ тэ. Одоо maybe яг ингээд энэ дотроо юм хийгээл байгаа үнэт зүйл бүтээгээл яг үнэн мөрөөр яваалагаа хүмүүс тодорч үнэхээр гарч ирж мэдхгүй нүд нь харагдахгүй л байгаад шүү дээ сошиал дээр бол. Тэгэхээр яалтчгүй тэр хүмүүсийг гаргаж ирэх нь амар чухал. Тэгээд
Монгол бол бүр юу сүрчээгүй байна. Ямар ч хэсэг явж байна. Хутаан дотор ямар ч хэсэг амьсгалж байна. Бид амьдарч байна гэж. Бид амьдарч байна. Тэгэхээр амьдарч байгаа цаг тэгэл асуудал байна. Асуудал байгаа цаг шийдэл байна. Шийдэлтэй гол нь аюу гой нэгүүлсэнгүй сэтгэлээр өөрсдөө золиослох сэтгэлээр нэг ялангуяа залуучууд одоо яг эд хийдэг насан дээр явж байгаа хэд бол мэтршгүй зүтгээд тэр харж байгаа зүйлийн төлөө явсан байхад боломжгүй зүйл гэж бол юусаа байхгүй шүү дээ. Тэр гол нь асуудал шийддэг байгаасэ зүгээр нэг өнгөн тат те нэг гой харагдаал те эсвэл нэг олон мянган даагч татаал би нэг сүүлд фейсбүүкээр нэг пост харахгүй юу? Нэг хөөхөн пост оруулсан гэсэн чинь миний нөгөө фейсбુક дээр найз исэн юм ихтэй тэрийг шеэрлээд өгсөн. Тэгээ манай найзыг дагаараа магаараа гээд тэгээ ороо постыг харсан чи ёо өстой 40 мянган даагчийн дараа 200 мянга хүрлээ мүрлээ. Та нар сайхан шеэрлээд өгөө сайхан сэвчин эцтэй. Энэ ондоо багтаагаад одоо 260 болчвол гээд давраад тахгүй юу гэдэг юм би уншихгүй юу. Тэгээ доор нь бүр амар уртын бичээд тий яг яах гэж даагч дэмдээ. Яг тэр хүмүүстэй нөлөөлөх гэж дэмдээ юм уу? Тоо харах гэж дэмдээ юм уу? Одоо танаа жишээлбэл подкастыг сонсож байгаа яг үнэндээ 5,000 хүн байна уу 10,000 хүн байна уу 20,000 хүн байна уу тэр хүмүүстэй гоё үнэт зүйлтэй үнэн зүйлийг гоё өгөөд тэр хүмүүсийг гоё ингээд хөтлөөд нөлөөлөөд явж байгаа ч өөр амар том импакт авахгүй. Тэгэхгүй ингээд 200,000 даагч 300,000 даагчтэй төөгөө сонсож байгаа хүмүүс яг төөгөө юу гэж байгаа гэдгийг би одоо жишээлбэл асуумаар идэв байхгүй. Одоо хангууч яг юу гэж байгаа. Тэгээ тэр хүн гоё гэлээдэг, кул гэлээдэг. Яг ямар үнэт зүйл өгж байгаа тэр хүн гой бихтэй байх нь, гой царайлаг байх нь, гой аялж чаддаг байх нь гоё юм а гэдгийг одоо рекламдаад байгаа юм уу? Яг гой үнэт зүйлтэй юм хийж байгаа хүмүүсийг нэгт ингээд ялгаж салгаж харж чаддаг болчих байх гэж амар итгэдэг шүү дээ. Тэгээд тэр зүйл бол угаасаа бидрийг өөрчлөх ганцхан түлхүүрл юм болоо гэж боддог шүү. Өөр зам байхгүй юм шиг санагддаг. Одоо та эдийн клубэд ингээд байгаа чи болохоор ингээд чин үннээсээ мэддэг те тэр хүний юу хийгээд байгааг мэддэг. Гэтэл хүмүүс ингээд одоо хараахан мдээгүй байгаа тийм ийм зүйл байна гэдээ дурдвал 2-3-ыг дурдвал юу байна жишээ нь. Тэг ингээд харьцуулаад ярил хүмүүс бас нэлээд сайн ойлгох байгаа. Одоо ингээл яг нөгөө тхөө entrepreneur гэхээсээ илүү залуучуудыг амар сайн одоо танилцсан гэх юм уу. Тэнгүүд тэр залуучуудын нүдэнд гал цог мэдрэгдэж байна. Сэтгэлд нь хайр дүүрэн ундарч байна. Итгэл сэтгэлийн алдаагүй хийдэг зүйлээ хийгээд явж байна. Одоо жишээлбэл мөнх насан гэл манай нөө Green Solar Energy гээд нарны панельны компани байхгүй. Тэгээд юу сэргээгт хэрчим хүчний инженер. Тэгээд залуухан охин 22-тай илүү 23-тай аюу жоохон. Тэгснэ амар мундаг. Бүр ингээд inspired болохоор гэх юм уу. Тэр хүүхэд яаж ажиллаа шаргуу хийж гин, яаж тэр харж байгаа зүйлдээ итгэл сэтгэлтэй байна, тэ энэ нийгмийг өөрчилж чадна гэдэг нэг юм том зүрхийн цоглоод байгаа байхгүй. Тэр маань өөрөө амар гоё inspiration болдог. Яг одоо энэ Impact Club орж ирнэ гэсэн байгаа. За одоо ингээл entrepreneur талаасаа гэх юм бол хулыгч маань байна. Ламуурын хулыгч 10 жил явлаа. Миний хажууд 1 жил хөрөнгө оруулалт авах гэсэн онгоо байхгүй. Юу ч гэх юм уу тэр бол би бол ингээл амар жил яваал хямраал юм орлоо гэл ярьдаг байсан. Одоо би ичж байгаа байхгүй юу вэ те. Энд ч ламуурын хулыгч эко одоо ингээ био юм байгалийн гаралтай skin care юм бүтээгдэхүүн Монголын анхны тэг гарч ирсэн. Тэгэл хөрөнгө оруулалт авах гал ерөөсөө авч чадахгүй. 2-3 жилийн өмнө л Америкаас хөрөнгө оруулалт авч байгаа байхгүй. Тэгэхэд ингээл гүрийгээ л яваал идэг. Метршгүй яваал идэг. Хийгээл идэг. Тэнгүүд ийм хүмүүс байгаа нь өөрөө амар гоё inspiration. Энэ хүмүүстэйг нэгтгэх нь хамгийн гол нь амар чухал. Тэр хүмүүсийг алдаршуулах нь бас амар чухал. Тэгэхгүй ингээ нийгмээс кредит авах аюу хэцүү байдаг гэх юм уу? Одоо ингээл тойрог дээр ч гэсэн би ууг нь ингээл гоё юм хийгээл. Тэнгүүд ингээл төрийн бас байгууллагын салбараас наваа харснаа. Энэ хувц зараад идэг охин гэдэг ч юм уу. Тэг би яг хаанаас тэр сэтгэлээ тижих юм бэ? Нийгэм нь ойлгохгүй ингээл амар их хатуу хөтөө асуудалтай бартаатай имийг туулж байгаа шүү дээ. Нийгмийн зан төлөвийг өөрчилөх гэж байгаа юм чинь. Нөгөө мөсөө хагалж байгаа change maker болохоор дандаа л нэг юм сонин юмтай туулна, дандаа унана, дандаа шантрах үед ирнэ. Тэгмээ тэрнийг ингээд гоё fuel хийдэг, дэмждэг, supportладаг, хайрладаг тийм community бүтээж чадах юм бол энэ хүмүүс сэтгэлээрээ баян байхад бол нэрээ impossible is nothing байхгүй.
Тэр community ил бүтээхийг хамгийн хүсэж байгаа. Тойргийн community угаасаа амар гоё шүү дээ. Бүр ингээд хайр мэдэгддэг те. Тойргийн community ингээ амар органикаараа өрөөл ингээл босвол ингээл том болоод одоо нөө шинэ жилийн үеэр хөөрхөн бокс гаргадаг штэ. Тэр мэр байна. Амар юм жижигхэн зүйлийг жижигхэн гэж бодохгүйгээр тэрэн дээр амар гоё ач холбогдол өгч чаддаг гэх юм уу. Тэнгүүд энэ нь ингээд үн цэн нь жижигхэн ч байна уу, том ч байна уу хамаагүй ингээд цаана амар гоё зүйл байж байгаа. Иж идэнч гэмээр юм шиг те. Яа чи тэгээ гар бие оролцоод энэнийг ингээд хөөе манах ингя гэд байж байгаа юм чинь. Наад одоо утгагүй миний орох чоглав. Угаасаа бид нар гоё байх нь ойлгомжтой л юм байна. Шууд найдаж өнтөртэй өөрөө юм хийхгүй хойшоо сууганаас чамаг мэдчихээ гэж удснаа зүгээр хаяа нахгүй юу. Утлаад ихгүй. Би бас санаа оноогоо уралдуулаад үзэл бодлоо. Ядчил үзэл бодолтой үндэ тэгээд илэрхийлээд арай одоо нэгэн тал эндээс ингээд нүүхгүйгээд хэрэндээ шийтцэн би чинь бас ингээд улс их орондоо төрсөн хоттой амьдарчмаар байгаа штэ. Тэгээ нэг тал одоо би эндээс ингээд нүүхгүй окей эндээ ингээд амьдрнаа гэж бодсон юм чинь яг үнэндээ нөгөө нэг сайн сайхан өөрчлөлт байж болох те гоё юм энд байна гэсэн тэр юмд ингээд үзэл бодлоо илэрхийлдэг хүн баймар байна л да. Оролцоол явах хэрэгтэй. Тий. Тэгээд яах юм бэ цааж өгөөрэй. Миний хоол. Яа, тэгтээ амар инээдтэй. Чи үнэхээр инээдтэй хүн шүү. Би юу яхаараа. Уулзхол амар инээдтэй, амар тийм funny, joke-уд амар funny. Би чинь жоохон хөлдөө хүн штэ ингээд serious юм ярихтаа амар сайн. Жи гоё ярьдэн штэ. Ингээл яг очих гэж байгаа, энэ хийх гэж байгаа ажил ярихаараа би ингээл яриал юм. Passionate нь байгаад. Тэгмүүд яг нийгмийн харилцаанд ороод тий ингээл гинтинд ингээл хүн амьтантай таарангуудаа ингээл хөлдөө төмс заяа бүр юу ярих юм мэдгүй толгоон дотор ингээл anxiety хөдлөөл тэгэл заа одоо юу ярих вэ яна чимээг болчлаа одоо юу ярих вэ гэд ингээд амар busy идэг гэх юм уу ингээд тарих ингээд хамаг бодлуудаар бөмбөгдчихдэг театр таарангууд ингээд ерөөсөө ямар ч тийм айц байхгүй тэгэл ингээл ямар ч хийсэн ингээл чимээг болонгоо тий аюу хөөрхөн түрэл аваа өвчин аюу хөөрхөн инээлэг чинь аюу хөөрхөн joke хэл чинь амар гоё тийм нийгмийн butterfly шиг санагдаад идэв чинь юм нийгмийн ийм хүмүүс идэв штэ нисэд явж идэг хаач ицсэн ийм хоёулаа нөгөө нэг хавар ариун цул гурлаа уулзахад чи бүр яг нөгөө нэг хуулиас нь эхлээд бүх юм өөрчилмөр байна шинээр хууль ингэж өргөн барьмаар байна ингэчээж ингэж хүмүүс энэ дээд удирдлагын түвшинд ойлгох гээд байна миний яриад байгаа юмыг ингээ хүмүүс ойлгохгүй гэсэн чи бүр яг амар дүрлэлцсэн явжсэн те энэ талын ингээ хууль Монголд угаасаа байхгүй энийг одоо би ингээд хэрэгжүүлээд энэ хуулийг өргөн байрна гэд тэгээ чиний ингээд нөгөө нэг зорж байгаа юмны хичнээн амар том тухай ингээд сонссон чи ингээд жоохон шоконд ороод жоохон айгаад яг үндэ жоохон айгаад тэгээд за тэгвэл одоо яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэд ихнээс нь амар ярьж суусан те тэр үе чинь би бүр өстө чи бүр амар ингээд дүрлэлцсэн явжсан тэр үед тэр чинь ингээд айгүй шинкоп байсан байгаа байхгүй. Тэгээд тэрнээс ч хойш жил өнгөрсөн байна. За. Тэгээд жил ямар ч байсан бүр талын оролцогч чинь одоо ингээ нийгэм байгалийн асуудал гингүү чи ганцхан social enterprise-уудын шийдэх асуудал биш. Энэ чинь корпорациуд орж ирэх хэвээр. Олон улсын байгууллагатай хамтран төрийн бус байгууллага, хэрэглэгч нар тий. Тэгэл одоо төр гээл хууль хүчин тэгэл одоо нөгөө хөрөнгө оруулагч нар гээл энэ нөгөө олон stakeholder энэ оролцогч талуудаас хүн болгонтэй нь ярьж явсны дүнд ер нь бол газарцаа найз нь. Ер нь бол аюу сайхан хөрсөн дээрээ. Буусаа. Тий, ерөөсөө зүгээр л хэдүүлээ гоё community болол эхлээл гоё ингээл solidarity үүсгээл гоё community-гээ өргөжүүлээл гоё өөртөө гэсэн нэг очдог. Одоо өөртөө гэсэн нэг юм impact lab гэж бид нар нэх гээд байгаа байхгүй. Тэр нь болохоор net zero multifunctional space. Тэг ингээд carbon zero. Тэгээд яаж net zero болох вэ гэнгүүт carbon offset хийчин. Угаасаа Монгол тэр компани байна. Хүлэмжийн ялгаруулах юм бол тэрний offset хийчдэг. Тим хариуцлагатай. Одоо үдээс өмнө хөрхэн сургалт event тийм юмнууд одоо байгууллагуудад түрээсийн хэлбэрээр явчаад үдээс хойш нь болохоор
public нээлттэй. Pub форматтай. Уучдаг, хоорондоо communication явцдаг. Тэгэл одоо жишээлбэл pub crawl with хулан ламуур гэдэг ч юм уу. Тэнгүүд манай хүн пи ууцсан тий хулан тэгчтэй ингээл танилцаж болох тийм үдшилэг болдог ч юм уу. Зүгээр л chill юм community, inclusive, гоё дулаахан, хариуцлагатай тийм гоё орчин клуб маань хийн гэд бодож байгаа. Клубаараа дамжуулаад тэгэх юм бол айгүй гоё community бүрдээд айгүй гоё ингээд cultivated болоо. Тэгээд ирэнгүүт чинь яг нөгөө нэг тойрог шиг л гэх юм уу. Маш жижигхэн, маш жоохон хүмүүс энийг сонирхдаг анх байсан шүү дээ хууч ууцыг. Ойлгодог байсан. Тэгэл эхлээл миний үеийнхэн найз нөхөд ч юм уу те таньдаг хүмүүс ийсэн бол тэгэл нөгөөх нь цаашаа дам ripple effect-ээр жинси болж хуураад тэгэл жинсийг бүр өргөжөөл одоо Gen Alpha болсон. Тэгсэн Gen Alpha жинсийг нээж автаа зааж өгдөг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ингээ нөлөө ингээ импакт нь өргөжөөд тэг илүү олон хүмүүс ойлгодог болоод ингэж татахгүй бол одоо social enterprise гэж яриад нэг тийм ч ойлгохгүй мэн. Хууль гэж за тэр бол бүр мянган жилийн дараах юм байна гэж батсан. Тэр нэлийн газарцсан эзэн анх ярьж ирсэн юмнууд бол ариун зэл таарч бүр ингээл таа гэл амар шууд хууль ярьж уулзгарч угаасаа айж байгаа юм чи. Гэснээр media agency байгуулна санаж байна. Тэ agency байгуулна. Тэгээд шууд хууль өргөн байраа. Тэгээ хуулиар нь л юусоо энэ бүх юмнуудыг зохицуулахгүй болохгүй юм байна гэсэн явж байсан. Тэгээд одоо бол гой сонсогдчихээн. Бас нэрнгээсээ аюу надад ойрхон сонсогдчихээн. Pub mob гингүүт гэж. Тэгээ нэрээ яг ингээл 5 хүн байж байгаа л нэг найзтайгаа ирээл аруулаа олж аваал. Тэгээд тэр чинь ярилцаад ингээд суухаар бибинийхээ туршлагаа хуваалцсан, бибинийхээ үзэл бодлыг сонсон, бибинийхээ үн цэнийг хуваалцж эхлэн те. Вау чи ингэж бодож явд юм уу? Би тэгвэл энэ талаас нь ингэж бодож явд шүү дээ. Гэт ярьсан тэр оройныхаа яриаг маргааш нь таарсан 3 найзтай хуваалцсан. Maybe тэгээд хин нэг нь бас ингээд подкаст хийгээд ч юм уу, лайв хийгээд ч юм уу танилцуулна. 100 хүн сонслоо гэхэд 10 ямартайч энэ дотроо хадгалж үлдэн тий. Тэгээд ингээд амар юм эрэг удаан тэгээд айгүй юм органик зөөлнөр ингээд яг л энэ тойрог шиг ингээд 4 жилийн дараа магадгүй за одоо хуйлаа ярих уу гэхэд болохоор болцсон байх юм шүү тий. Яг тийм л модельээр юу нь явах юм 100 юм байна гэж үзтдэггүй. Би бол үнэхээр бууж өгсөн. Жил ингээд тасралтгүй баг өдөр болго хэдүүнтэй уулзаад байгаа юм бэ. Тавтагдаагүй тоогоор одоо бараг 400 тавцсан. Бараг 500 тавьж гинөө. Мэдхгүй бүр ингээ маш их хүмүүстэй уулзсан. Ядаргаанд болмоор юм бэ. Маш олон салбарын, маш олон талын бэкграундтай маш олон хүмүүстэй уулзсан. Хөрөнгө оруулагч тэр корпорацийн захирал за зүгээр л залуу хүн те ингээл янз. Тэгээд тэгэхэд бүр үнэхээр за би энэ маягаараа ингэж ойлгуулах гэж ярьж яваад юуд ч хүрэхгүй юм байна. Галзуурах юм байна. Би бол ядаргаанд орох юм байна. Зүгээр тэрний оронд баг те явцан дээр юм бэ. Ингэж зовж ахаар. Тэгэхээр зүгээр маш юм эрүүл талаас нь яг ойлгож байгаа хэдийгаа нэг тэгэл гой хөрхөө ингээл community-гээ том болгоол тэгэл тэр донд чинь хамтралууд үүснэ тий танаа change something ч юм аадуу хин нэгнээс хөрөнгө оруулалт авдаг ч юм уу тий эсвэл хөгжүүлдэг ч юм уу эсвэл энэ подкаст өөр нэг подкасттай хамтардаг ч юм уу тий мэдгүй ямар нэгэн байдлаар эн чинь нэг юм impact lab гэж байгаа нь бас яг тийм учиртай hub гингүүт чинь нэг сонирн байгаа лабораторид чинь нэг юм атом молекулуудын урал явагддээ шүү дээ том жижиг атом молекулуудын цэнхэр улаан ягаан ногоон тий Тэнгүүд тэрэн дотор янз янзын өнгөтэй, янз янзын туршлагатай, янз янзын талын импакт бүтээхийг хүсэж байгаа хүмүүс ордог. Тэнгүүд тэр хүмүүс хоорондоо ямар ч урлагийг бүтээж болох байхгүй. Тэрийг бид нар мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Бидний мдээгүй байж байгаа тийм нэг хамтрал үүссэн байхыг үгүйсэхгүй гэх юм уу? Тэр чинь өөрөө импакт үржигдэж байгаа хэрэг гэх юм уу? Тийм үднээсээ ер нь бол импакт. Наа чи амар за. In don't use. За орж ирч байна уу? Байна уу? Одоо болж ах шүү. Ханд гацчих. Харин энэ миний утасны юуг хэрэглэх гэн хөгөө хэрэглэхгүй шүү дээ. За энэ минтэн оруулчих ш би идэж мэдээд их зов байхгүй. Яна чи бүгдийг ингэж оруулах юм уу? Тэгэн штэ. What? Амар raw юм шүү. Тийш штэ. Оргороо. Одоо хаана юуг нь хасах вэ те?
Яна манатайгаа л оруулчих штэ. Ариун зул байхгүй би нэ чи эдэтлээ суух цаг байхгүй гэж. Айцнаа ч гэсэн чи. Алд юм бэ. Сайхан гараа гэж бодож байна уу? Яол амар юм free spirited animal юм шүү. Амар ирэх чөлөөгөөрөө жигүүрлэн нисэж яваа. Яа би гоо амар гоё чин сэтгэлээсээ инээмэр байгаа боловч миний чин сэтгэлийн инээд юм болцсон. Яа гэхдээ миний энэ хоолой таалагдчихаа. Бас хизээ дахиж ийм хоолойтой ч байгаа билээ гэж бодоод нэг юм сонир санагдаад байна. Чи энэ цаг үе аюугаар хадгалж үлдээд байгаа юм шүү. Харин тийм. Дараа сонсоотой Хей. Тэгж энэ. Чи тэр нэг хөмсгөнийхөө нөгөө ярьсан уу подкаст дээр? Ямар нэг хөмсгөний байнгаа хингүүд ингэж уурт. Миний чолкны арт юм хөмсөг байдаг. Байдаг ч. Тэгээд энэ маань маш гурвалжин байхгүй юу? Маш юм. Тэгээд хөмсгөө гарах гад хаяа би чи явна штэ хүн юм чи. Тухай гаргаад явна штэ. Тэнгүүд манай нэг найз гайхаад байгаа юм. Уурлаад байгаа юм. Би тэр бас гэртээ нөгөө нэг маск засаг завцсан. Үсээ хаашаа ингээд юугаар хавчаараар хавчсан байдсан чи манай хүү ээжээ чинийг л ууртай л байгаа мó үгүй гэсэн чи уурт нь хөрсөн юм уу ээж ядарсан юм уу гэж намайг тэгэлсэн. Тэгээ яагаад тэгээд байгааг нь яахгүй гэж талнаарсан чи зүгээр чолко оршлуулсан байж тэр. Тэгтэн шүү дээ. Амар ууртай өмсөхтэй. Тэгээд нүд жоох юм өмрөө ингээд ширүүмэрөө хардаг болохоор тэгт юм уу. Хөмсгтөөгөө нийлчингөө зүгээр нэг ууртай л хөөс. Наа чад чинь чиний ер нь оршихуй айгуу гоё авард юм шүү. Амар зөөлөр юм болдог. Болгож өгдөг. Одоо тэгээд лаб маань хизээ нэгдэх юм бэ? Би орж Impact Lab уу? Тийм, би очиж хими ургуулд ормоор байна. Тийм, түрүүн lab гэдэг тайлбар орсон болов уу? Орсон баха. За. Lab маань одоо fundraising хийж штэ. Нарны панелаар нөгөө тогоод хийжих хэвээр. За, доторх орон зай интерьер шийдэл, панел, за тэгэл нөгөө нэг автоматн яасан хийсэн. Бүх юм архин хэрэгэлсэн. Одоо хин нэгний хуучин. Эсвэл recycle тийм автангууд интерьер дизайнаа шийдэг. Тэгэл тэр чинь одоо юу засвар масвар орно. Ингээ нэг нээлттэй ингээд хитэн төгрөг шаардлагатай 100 сая элбэг болж байгаа байхгүй. Нарны панел чинь шинээр нэг газар барих юм уу? Барьж бол дийлэхгүй шүү дээ. Тэр чинь бүр тэрбумын юм яригдчих шүү. Тэр барина гэвэл тэр магадгүй эхний ил чинь зүгээр одоо тест run гэдэг хэлбэрээр нэг жил хагасын хугацаанд яг өөрсдөө түрээсийн space олоод тэгэл тэрэн дотроо ингээл нэг operational community гой cultivate хийж явж явах процесстой харин ёстой чинхэн шинээр ийм нэг space барьмаар байна гэдэг юу гадны хөрөнгө оруулалт олоод грант олоод ч юм уу тийм байдлаар явж болох гэж бодож байна. Тэгээ эхний Impact Lab-ыг нэг гарааны хөрөнгийг бол fundraise хийж босгондоо хүмүүсийн хандвар өөр арга бол байхгүй. Тэгэхээр одоо fundraising ажил он гараад би тэг эхлэн гээл ярьсан байж байна. Тэгээ манай багтаас мундаг хүмүүс байгуу. За sorry. Юу яалаа? Техникийн саатал гараад дахин ирлээ. Бид хоёр хүн айгуу маазарсан чинь маазралт маань жоохон хасагдсан юм шиг байна. За яг. За тэгээд түрүүн бичигтэйг ярьсан юу маань болохоор одоо энэ гоё лаб нэгтгэж байгаа юм байна. Тэгээд энэ нь сургаалт, уулзалт өдөөс өмнө бол тийм үйл ажиллагаанууд явагдана. Тэгээд хамтдаа ямар нэгэн нийгмийн үйл хэрэг хийх гэж байгаа хүмүүстэй бүгд нээлттэй байна. Тэгээ үдээс хойш болохоор кафе, паб маягийн те лаунж маягийн тий болно. Тэгээд энэний тухай дэлгэрэнгүй ярья. Хаана яа гэж бодож байгаа. Impact Lab-ийн гол санаа нь болохоор одоо impact бүтээх хүсэлтэй. Нийгэмд ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхийг ирмэлцдэг. За нийгэм болон аль эсвэл байгалийн асуудалд ингээд чин сэтгэлээсээ зовиндог. Тэрэнд оролцоотой байхыг хүсдэг. Хувь хүн, за entrepreneur тий байгуулагч хийж болж гин. Эсвэл зүгээр залуу хүн байж болж гин. Эсвэл эксперт туршлагатай хүн байж болж гин. Эсвэл төрийн бас байгууллагын салбарын байж. Ерөөсөө хэн бүхэнд нээлттэй байна тийм. Ерөөсөө нийгэмдээ санаа зовдөг.
импакт бүтээхийг хүсдэг хүн болгоо нээлттэй. Гол онцлог нь болохоор нөгөө net zero буюу тэг хүлэмжийн хий ялгаруулах тийм орон зай болгож хөгжүүлэе гэж харж байгаа. Тэгээ доторх интерьер нь болохоор дандаа одоо ахин ашигласан хүний хуучин ширээ сандал ч юм уу тий. Тэгэнгүүтээ ахин боловсруулсан recycle тийм одоо интерьер шийдлүүд ордог ч юм уу. Тэгэнгүүтээ нөгөө одоо ус тал дээрээч тэр тоолууртай бүх юма тооцдог, маш сайн тооцдог. Тооцоод ялгаруулсан хүлэмжийг хийгээ хариуцлагатайгаар offset хийдэг. Буюу одоо ном одоо мод болгодог ч юм уу. Тэ эсвэл нарны панелийн одоо төсөлд хөрөнгө оруулдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөө эргүүлээд гаргасан хүлэмжийг ялгаруулсан хүлэмжийг хийгээ буцаагаад нөгөө нэг төлжүүлдэг тийм процесстэй орон зай байгаасаа гэж аюу хүсэж байгаа. Тэгээ тэр орон зайд маань яг ингээл үйл ажиллагаа мэдээж хэрэгт явна. Үдээс өмнө сургалт, мургалт, ивент тэгэл одоо корпорацууд жишээлбэл хүний нөөц сургалт гэдэг ч юм уу тий. Тэгээд тэр сургалтын экспертүүд нь манад байна. Манайхаас хинж орж болж байна тий. Тийм байдлаар үдээс өмнө явгуудаа үдээс хойш нь pub. Сайн P1 тэгээ гой хоорондоо татансан гол нь impact lab гэж нэрлэж байгаа шилтгаан лабораторид том жижиг атом молекулууд тий зэхэр ногоо улаан ягаан өнгийн атом молекулууд хоорондоо дандаа уралд орж идэг. Сайн муу урал тий түлхэлцэл таталцал яг тэрнтэй адилхан одоо манайха зүгээс одоо зохион байгуулаагүй байхад өөрсдөө independently тэнцээ хоорондын импактаа нэмэгдүүлэх, уралд орох тий хамтрах, синержи үүсгэх тэр боломжуудыг бүтээх орон зай байгаасаа гэж бас амар их хүсэж байгаа. Тэгээд ер нь бол Impact Club маань энэ ажлыг төчөөлж явна. Тэгээ Impact Club маань дандаа сайн дурын үндсэн дээр одоо Attract Club гэдэг шиг хэн болгонд нээлттэй оролцоотой байхыг хүсэж байгаа хүн болгон оролцоо явж олно. Impact Lab-ыг нээхийн тулд мэдээж хэрэг нарны панел суурилуулах болохоор одоо нарны эрчим хүчээр эрчим тогоо шийтсэн байх болохоор fundraising хийхээс зур аргагүй. Тэгэхээр хандив босгоно гэсэн үг. Тэгэхээр одоо корпорациудаас хаанаас чинь тий бөөнөрөө нийлж агаад нэг юм шийдлийг олоод талд fundraising босгоол тэр мөнгөөрөө тулгаал за ёстой яг энүүгээр л багтаагаал хийнгээл тэгэл дараа жилийн 4 сар 5 сар гэхэд бол нийцэхт бол нэх ядаад их байхгүй юм санагдаад байна. Ойрхон байгаа юм биш. Хавар гэхтэл нэгдчих юм. 3 сар тасралтгүй талд олуулаа олон хүч байна тий. Тэгээд collective intelligence гэдэг чинь бас аюу гоё үг юм билээ шүү дээ. Би нэг сүүлийн үед аюу дурлаад байгаа. Хүн болгоны intelligence нэгдээд collective intelligence-ээрээ шийдлийг гаргаад ингээд урагшлаа явдаг. Тэр чинь өөр амар том хүч юм байна. Тэгэхээр орж ирэх хүмүүсийн collective intelligence-д аюу итгэж байгаа. Би бол ганцаараа хизээч хийж чадахгүй. Тэгэхээр маш олуулаа гоё дайраад алнаа мөнгө босгоно гэд тал чартайсан байхад мэдээж хэрэг мөнгө босно. Боссон мөнгөндөө мэдээж хэрэг яаж хийж байгаа л болгоно гэж дайрал болгоно шүү дээ. Тэгэхээр ямар ч асуудалгүй байх л гэж бодож байна. Би амар гоё санагдчихээн л та. Яг ингээд нэгтцэн дотор нь ороо суудсан. Тэгээ амар олон гоё янз бүрийн санаа гаргадаг хүмүүсээс ингээд ийшээч харч юм сураал. Ийшээч харж химээ уралдаараа таа. Тэгээд клубт нэгдээ гэвэл яаж нэгдэх юм? Яах ёстой юм? Хэн байх ёстой юм? Impact клуб нэгдээ гэж аав. Хин ч хийж болно. Хой хүн байгууллага, эксперт хин ч хийж болно. Одоо Attract Club-д одоо ордогтой л адилхан байхгүй. Attract Club одоо ингээд одоо клубын нэг гишүүн болох юу нээлттэйгээр хааны янга зэр байршсан байгаа юу? Бүртгүүлээд ингээд орох. Одоо 12 сарын 19-нд ер нь бол зарлагдана. Тэгээд тэр болтол ер нь бүх юмнуудаа чиглэж байгаа. Тэгээд зарлал нь болохоор холбооны пэйжүүд дээр явна. Одоо social enterprise-уудын холбоо. Холбоо маань болохоор ялчгүй umbrella байгууллага. Impact Club маань хүчээ аваад тэг хүчтэй community болоод саналаа одоо шил бусад хөргүүлмээр байна гэх юм бол холбоо гэдэг entity заавал байх хэрэгтэй. Яг л энэ чинь тодорхой хэмжээний дата баз үүсгэж байгаа. Тодорхой хэмжээний дата одоо тооллого гэх юм уу эсвэл impact тооцоол явагдаж байгаа. Мэргэжлийн талын хүмүүс нь холбоон дээр фокус байх болохоор аль нь одоо community club форматаараа одоо нэг юм зоосны хоёр тал гэсэн үг. Тийм байна. Нөгөө нэг санаачлаг гаргаад тэрийгээ одоо хэрэгжүүлж үзээд үр дүн гараад ч юм уу үйл ажиллагаа ингээд том жижиг хамаагүй явсаар л байна. Тэгээд тэдний ингээд бүх зүйлүүд энэ одоо дэшээ мэдэгдэхийн тулд заавал нэг юм байгууллага дотор байх хэрэгтэй болчиход байгаа юм байна тий. Nice. Тийм л байдлаар
харж байгаа. Тэгээд бүртгүүлэхэд бол нээлттэй. Гэтэ гол нь бол commitment бас амар чухал. Цагаа гарц зарцуулах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хамтдаа эн чинь нэг шийдэл болоод нэг өөрсдийн гэсэн нэг өөртөө болох гэдэг шүү дээ. Тэгээ энийг болохоор яг хаанаас inspire болсон бэ гэхээр Fat Cat fundraising-ээр босч исэн юм билээ шүү дээ. Тэгсэн. Тэгээ Чүчү хаус бас байна. Одоо HD орны community-ийнхэн байн гурдаг. Яагаад ингэж хийж болоод ахад бид нар болохгүй гэж. Яагаад нийгэм байгалийн асуудлыг шийдэе гэж байгаа community өнөөдөр голдоо уулздаг үүр байхгүй. Тэгээ тийм өөртөө бас болмоор л шүү дээ. Яа, тийм шүү. За тэгвэл одоо хаврыг хүлээгээл чадахаараа 5,000 төгрөгөө хамаагүй хандуулаад чадах шатгаараа байгууллагуудыг төрөмс байгууллагуудыг мөнгөтэй ямар нэгэн газруудыг уриалаад өстөн гэсэн гэр орондоо би бол тэр дотоод сайхан засал масалт нь бас оролцож надад чийж тэгэл хэлсэн чинь нэг ханаа тэр чигээрээ ингээ гой сонин наацсан байвал гоё юм байна те гэж бодоод очиж сонин наамар санагчлаа. Интерьерийн шийдэл гараагүй байхад зүгээр дотроо сонин бодсноо сонин нааж төсөлж чичтэр. Эхлээд бол яалчгүй мөнгөө босох хэрэгтэй ах. Тэгээ location scout гэдэг чинь амар хүнд ажил. Яг зөв локейшноо, яг боломжийн үнээр түрээсийн space олно гэдэг чинь бас маш сонирхолтой. Тэгэхээр тэр ер нь би өөрөө тийм хүн юм шиг байна. Ингээ challenge-тай амар дуртай. Discomfort-тай амар дуртай. Тэгэл жоохон comfort-тай санагдал ирэнгүүт цутаагаал discomfort руу аваад өөрийгөө шийдчихдэг. Шийдэх гэж байгаа асуудал нь комплекс challenge юм байх тусмаа аюул гоёлаа. Тэрийг ингээ шийтгэл ингээл зүтгэдэг. Тэгэхээр одоо миний хувь тавилын юм билгүү дээ. Зовлон жоохон дуртай юу. Жоохон мазохист уу? Тийм мазохист уу? За болчлоо гэж хизээж болохгүй. За энэ болцсон одоо дараагийнх нь. Энд арай тухалчлаа одоо тухгүй газар болоо тухтаа болохыг. Гой санагдаж байна. Нэрнгээсээ л нэг жоохон гэрэлтэй ирээдүй боломжтой юм шиг санагдаж байна. Тоглоомчгүй. Тэгээ үнэхээр чи 3-400 үнэтэй 4-500 үнэтэй уулзаад өдийг ингээд энэ өнөөдөр хүртэл ингээ явцсан. Тэр дундаас бас чи тийм гой хүмүүс байшгүй. Бид нар нийлээд ингөөл болно доо гэд чи ингээд нэг юм зүйл туулаад уулзаад дүгнээд ард нь ингээд гарцсан байгаа болохоор зүгээр л ингээд чиний яриг сонсоход л надад ингээд амар боломжтой юм шиг санагдаж эхэлж байгаа байхгүй юу? Амар боломжтой. Одоо ингээд амар хүнд юм шиг хараад идэг боловч итгэл сэтгэлээ алдаагүй нэрэ байгаа үнэт зүйлтэй байгаа хүмүүс аюу олон байгаа мөлий. Гол нь нөгөө нэг ив нийтлийн эдийн засаг руу шилжиж байгаа буюу хамтрах, нийтэх, collaboration хийх, хамтдаа энэ нэг чиглэл рүү алхаа хөтөлцөө талхаж байгаа гэдгээ ухамсарлаад чи би гэхгүйгээр хамтдаа гоё шийдэх тэр нэгдэх тэр процесс нь одоо ирэх юм байна да гэж бол ер нь төсөөлж байгаа. Яа. Тэр цаг нь ер нь бол ирсэн. Хитрхи удаан хол явлаа шүү дээ. Тал гоё хийгээл идэг. Тийм. Тэг яг хийдэг юмнуудаа нийлүүлээд яг хийдэг юмаа хийдэг хിവэрнэ. А гэхдээ хамтдаа бие биентэйгээ туршлагаа солилцоод нийгэмдээ үзүүлж байгаа өөрийнхөө зүгээс үзүүлж байгаа одоо нэг зүйлээ өөр хүмүүстэй нийлүүлээд бөөндөө нэг 10 зүйл ч юм уу болгоод гаргаад байвал нэр юу ах вэ? Манайх чинь тэгээд цөөх хөл штэ тий. Тийштэй. Тэгээд л одоо хүн болгонд л тодорхой хэмжээнд ямар нэгэн үнэт зүйл байгаа. Бүтээсэн үнцэн байгаа. Зарим нэгэнд нь илүү мөнгө байгаа бол зарим нэгэнд нь чадвар байна. Зарим нэгэнд нь ухаан байгаа бол зарим нэгэнд нь судалгаа дата байна. Тэнгүүд тэр болгон карманд байгаа тэр хадгалцсан нандгсан зүйлээ голын ширээн дээрээ тал талаасаа тавиад бөөнөрөө collective intelligence-ээрээ тий за окей яавал одоо зүгээр хэдүүлээ гэдэг тэр хандлага руу шилжиж чадсан цагт бол Монголын асуудлыг бол аюугаа шийдээд явчихад асуудалгүй хаа. Нэг төрийг хүлээгээл, нэг бодлого тодорхойлуулах гал өөртөө бодлого хийгээ явчих байхгүй. Гол нь зүгээр тэр маань томроод ингээд те бидний үнцийн томроод, бидний хийж байгаа үйл хэрэг томроод, хэдүүлэнгийнх нь хүчин нэмэгдээд ингээд ирэх юм бол төр өөрөө ирэхгүй хуулиар зохицуулахаас өөр аргагүй болох байхгүй. Тэгэхээр хууль гэхгүй эхлээд гоё community-гээс эхлэх нь зөв юм байна. Жилийн дараа ботсон байгаа. Хүн өөрчлөгддөг юм. Би ч ихтэй бас үнэхээр туулчаа. Өмнөөс ч юм бол нэрэн шантрахаар л санагдчихэв. Яа лай үстэй гэж бодохоор.
Маш гоё. Гэтэ надад амар сонирхолтой байгаа. Тойрог дээр чинь дандаа жинси. Тэгэл тэд нар чинь надад суралцсан. Тэнгүүд би болохоор яг ингээл тойрогоосоо гараад яг энэ холбоо гэдэг юм ярьж эхэлсэн цагаас хойш дандаа нэг юм шал өөр салбарын, шал өөр journeyтэй надаас ах ихч 10 20-аар ах ихч бүр ингээл хүмүүстэй янз янзын одоо ингээл өдөртөг албан тушаалд ажиллаад амар утцсан ч юм уу те эсвэл хөрөнгө оруулалтын компани захирал ч юм уу дандаа нэг ийм позишнтэй ийм хүмүүстэй ингээ уулзаад явсан чинь нийгэмтэйгээ аягүй гоё танилцах боломж бас олцсон. Би чинь нийгэмсээ тасарсан хүн биш юм билээ шүү дээ. Нэг юм бабл дотор. Тойргийнхаа бабл дотроо л нөгөө хүүхдүүдтэйгээ хамт байгаад идэг. Тэгсэн чинь бас нийгэм бас тийм сайхан хайр биш юм байна. Бас ярьсан шигээ бас гоё үнэт зүйлтэй хүмүүс ховор идэм байна. Гэсэн идэж байгаа юм байна. Гэл ер нь тэгэл аюух олон юм ойлгож авсан. Олуулаа болох бах уу? Угаасаа яг нэрээ оноож дүгнэлт тодорхойлтыг гаргаж одоо тэгэж бодоогүй зүгээр ингээд хийдгээ хийгээл явж идэл энэ зүйл дотор хамаарагдах хүмүүс бас маш их олон байгаа. Заавал ингээд би юу хийгээд гэл нэг шошголох гол хийх гээгүй зүгээр яг урдх юмаа хийдгээрээ хийгээл явж идэл нэг мэтгэхэд бидний замтай огтлцох тааралдах хүмүүс бас маш олон гарч ирэх бах гэж бодож шít. Амар олуулаа болоод тэгэл бөөн ат молекул. Яа миний хоолой. Би миний хоолой гэж хэдэн ч удаа хэлв. За ингэсгээд дуусгаад явъя да. Чамд өөр гоё ярьж хуваалцах юм байхгүй юу? Өөрөө Хөш энийг чи та хоёр энийг харуулсан уу үзэгчтэй? тийштэй энэ Printly гэдэг газар манай найз ажилуултын. Тэгээ миний төрсөн өдрөөр надаа энийг хийдэг хэвлж өгсөн байхгүй юу? Хөрх маазтэй. Ийм стикер айгу хөрхөн аяг маяган дээр одоо энэ дээр ингээ яалаа гэхэд яг энийг шил буучих байхгүй юу? Одоо жишээ нь аяган дээр энэ стикерийг байршууллаа гэхэд энэ шиг ч юм уу яг ингээл тогтчихно гэсэн үг. Хөрх маазтэй. Ингээ хуулахгүй тий. Гайгүй л байна. That's good. Yeah, Lovely. Өөр ингэсэн юмтай ахгүй юу? Тий. Сонирхолтой байгаа. Тэг яг подкаст бичээд жил болох гэж байна. Тэгээд энэ жил ер нь надад амар юм том болцсон хүн шиг санагдаж байгаа гэх юм уу. Амар олон юмны ард гарсан байна. Эргээд бодоход яаж тэрийг туулсан болоо гэмээр үед ч гэсэн байна. Амар сонин нэг юм өрнүү тэгээд жилийн төгсгөл бас айгүй юм. За бас болцсон л байж тээ. Гэмээр нэм хувь хүний хувьд тийм жил байлаа. Амар олон юмны учрыг олсон, амар олон юмны хаалхыг хаасан. Баяр хүргэе. Хаалгыг хаах чинь амар хэцүү шүү дээ. Харин айгүй хаах ёстойгоо ч мэдэхгүй л явж исэн л жил байна. Тэгээ сэтгэл санааны хувьд бараг 12 сарын туршид 12 өөр мүүдтэй амьдсан юм ааш. Тэр дотроос хамгийн дурсамжтай, хамгийн хүчтэй мэдрэмж нь аль сар байв? Хамгийн амар нь болохоор 2 3 4 дугаар сар. Амар их уйлсан. Амар их юм ухаж, түнхэж, идэ бэрэ шахаж мис засал хийж байгаа мэт сэтгэл санаандаа тэгсэн. Тэгээ тэр бас амар одоо бодоход бас юуг нь ч мэдэхгүй амар зөрөгтэй тийш яваад орцсонд бас баярлж байна. Одоо бол яа гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ 5 сар байна. Миний төрсөн өдөр болдог сар. 5 сард бас айгүй юм хид хідэн зүйл араасаа тохиолдож уналт бусалтын сар байсан байна. Тэгээд 8 сар айгүй гоё байсан. Цэлмэг байсан. Яг би хөдөө яваад аавынхаа нутагт очиод аавынхаа чандрыг хийсгсэн газар очиж 1-2 хончоод тэгээ хотод ирээд тайвшраад нэг юм гоё санагдаад тэгээ 8 сарын турш 8 сарын 1-ээс эхлээд юм нэг гоё цэлэмцэн яг тэгээ 100 тэгээд нэг юм энэ дотор дараатай байсан юмнууд бүх юмнууд ингээд сарнсан юм шиг. Тэгэл яг намраас эхлээл нөгөө нэг хичээл сургуульч эхэлдэг шиг ингээд жигдэрсэн хөвөлцөж мөвөлцөж ингэх маань гайгүй. Тэгээд яг гоё
11 сар бас айгу гоё байлаа. Яг хүүтэйгээ хоёулахнаа өнгөрөөсөн. Тэгэнгүүт зүгээр үнэхээр маш тайван сар байлаа 11 сар. Хүлээлтгүй. Би юу ч хүлээхгүй Instagram орж шít. Хэн стори хийсэн бол хэн сториг мань үзсэн бол гэсэн ямар ч бодлогоогоор Instagram орох гоё байсан надаа. Чат бичсэн болов энтер гэдэг юмгүйгээр. Тэр юм мэдрэг бас амар утцсан байсан байлээ. Тэг гоё байсан. Тэг юунд талархаж जैन ер нь? Сүүлд юунд талархав? Би өчигдөрхөн манай ээж ингэж хэлдэг байхгүй юу? Сайн найз нөхдөдтэй бай гэж намайг амар их загтаг. Хүний сайн найз бай. Тэгээд өөрөө сайн найзуудтай бай. Хүнд найз айгүй хэрэгтэй байдаг шүү амьдралд. Тэг магадгүй ээж миний аашиг мэддэг болохоор л тийм л баг л та. Би ч нөө баян ингэж явж яж энэ доторхоо гарахгүй бол хэцүү шттэ. Тэгээ өчигдөр орой яг унтгаад ажиллаад харцсан нэлээд оройд харцсан. Тэгээд ер нь ингээл энэ одоо 12 сар чинь нэг ийм туулаад өнгөрж байгаа нэг жил айгу процесс хийдэг штэ. Тэгээ энэ жил бол нэг ялангуяа би бүр найзуудтай да амар их баярлсан. Найзуудтай айгу их талархсан жил байлаа. Хөөхөн хамт миний найзууд тэгэл намайг хідэн цагаар яач жуйлж исэн хэл хамт л байждаг. Нуруу илээл те яаж ч гэж асууж чадахгүй. Яасан байж гэж чадахгүй. Ярвал ярих юм сонсоол. Тэгэл өмөөрүүл зүгээр штэ эн чин. Чи хүн юм чи энийг мэдрэн штэ. It's okay. Эн чин зүгээр л нормалны юм. Чи энийг туулсан юм чи ингэх чи аргагүй штэ гэл намаа ингээл аргадаал 3-4 цаг уйлуулаад байгаад гэдэг. Яач ч гомдолж исэн. Гэл сонсоол байж байдаг. Яач ч би өнөөдөр ингэмээр байна гэхэд тэрийг маань зүүцэлдүүлж байдаг. Үнэхээр надад амар гоё найзууд байт юм байна. Би бас тэрэндээ айгу хувьтай нөгөө нэг найзын хувьтай хуу юм байна гэдгээ энэ жил юу нь бол амар сайн ойлгосон. Тэр чи өөрөө яг тийм хүн байна гэсэн үг шүү дээ. Гүү ах уу би ч бас хөгийг хайзанлаад. Тийм би ер нь сайн найз байхаг амар хичээдэг. Сайн найз байх дуртай. Найзынхаа хайртай хүнийхээ надад итгэсэн намайг гэж байгаа хүний итгэлийг алдахгүй, худлаа хэлэхгүй, тэр үед яг хамт байж байгаа үедээ дүрсэхгүй, таалагдчихвэл таалагдж байгаа, таалагдахгүй бол таалагдахгүй байгаагаа, ойлгож байвал ойлгож байгаагаа, ойлгохгүй байвал мань ойлгохгүй дөө гэдгээ хэлждэг тийм байх юмсан гэж амар боддог. Ямар гоё юм бэ? Чамайг сонсон чи бүр сайхан сэтгэл зэлмээ явчлаа. Өнөөдөр би биенийхээ сэтгэлийг агуу гоё цэлмүүлж шít. Би бас амар ирээдүй айгуу боломжийн миний бодож явж байгаа юм. Нэрэл тийм штэ. Тэгээд амар олон агноштой би уулзах болохондоо ер нь ингээл яриад суудаг. Тэнгүүд агношийн ард ингээд аль хүшээ бас бэлтцсэн 10-20 хүн байгаа юм байна. Тэгээ удахгүй тэр хүмүүстэй бас уулзаад хөөх нэрээ амьдралын ийм үеийг ингэж шийдэж болно шүү дээ. Ингэх юм бол удахгүй нэг 5 жилийн дараа гоё өөрчлөлт гарах юм байна да. Энтэр гэд бодоод илүү ингээд ирээдүйд илүү бүр ихтгэлтэй болох юм шиг санагдчихэв. Бас амар юм цэлмэг мэдрэмж явлаа. Яасан цэлмэг өдөр вэ? Харин тий. Цэлмэг дугаар гэд оруулчихгүй. Тэхүү. Цэлмэг дугаар би тагнууш. Дугаарынхаа нэрээ бодож аваад хөөхөндөө. Уг нь маргааш орох хэвээр. Би гэхдээ амжуул оруулнаа. Манайхаа. Чи тэгээ зүгээр энийг экспортлол оруулчих юм шүү. Тий одоо аудио юу хоёроо нийлүүлээл урт хойдлынхаа юмнуудыг хасаал голд хоёулаа нэг сая техник явуулсан шүү дээ. Тэрийгээ ингээл болов. Ямар ч эдээс орохгүй юу? Одоо юуг нэдэтлээ? Чи юу нэдэтлүүлмээр байгаа? Тэгэхгүй шүү дээ одоо дунд нь чи ингэ босоод ийснийгаа чи тэрийг катлаа. Баахад би тэгэл тэрийг очиж харчил ирсэн. Би тэрийг катлж харчин чи юм ярьжсэн шүү дээ. Юм яриа шүү дээ. За. Гоё бодит үнэн бах уу те? Гоё үнээрээсэн дээр л үтээ. Гэхдээ тий одоо нэг эдитлээд авах юм байхгүй шүү дээ. Хоёул ихтэй өнөөдөр бас их юм болж ижиж шүү те. Харин тэглээ нэлээ сонирхолтой юм лаа. Тий ариун зол байхгүй.
Тийм санжин гэж ярин зү. Учрыг олохгүй хэцүү байна уу? Тийм хоолойтой те. Хэцүү байна уу? За тийм миний найз удахгүй төрөөд удахгүй хүрээд ирээрээ төгсгөл нь камер руугаа ингээ хараад ич. Манай хараа чи энэ минийг ингээ яга видео зэдийгоо эвлүүлдэг хүн юм байхгүй юу? Тэгэхээр та санахад юм байна да. Тий. Гэхдээ ах хоёр нэг тасалтуулахгүй хүн шиг яаж яагаад хүмүүсээ үргээхгүй хүн шиг. Та нар намайг ийм хоолойтойгаа хаяа авчваа. За би одоо үргэлжлүүлээд ажилдаа явах хэрэгтэй. Би бас явах хэрэгтэй. Тийм тэгээд клуб нэгтээд, лаб нэгтээд тэгээд санаа сэтгэлээрээ нийлсэн хүмүүс нэгтээд угаасаа ямар нэгэн зүйл хийн. Тэр нь мэдээж эрэгт үр дүн үзүүлнэ. Тэгээд энийг зогсолтгүй хүмүүс хийсээр л байна. Хүсэж авах хүн болгонд нээлттэй. Тэгээд магадгүй хэдэн сарын дараа, жилийн дараа дараагийн энэний part 2 дугаар лаб дээрээс хүрч магадгүй. Oh wow, let's do it. Наач бүр амар гойсон сонсогч. Тэгээд жилийн дараа Агнуш Тя хоёр ариун цул тэр үед байж явал тэгээд хамтдаа part 2 хоёр дахь дугаарыг Impact Lab дээрээс хүлээн авч үзээрэй. Wow, I'm so impressed by you. Гоё тий. За тэгээд bye.